сан тийм зураг нь одоо надад нүдэн тарагдаад байна. Амар нөгөө нэг ядуу амар тийм ядуу юм буурай. Нэг залуу байдаг. Тэгээд тэр залуу яадаг лээ нэг ямар ч нэг гуталтай байт юм аа. Тэгээд тэр гутал нь өөрийн нөгөө нэг айгүй гол замд дандаа ингэж хүргэж өгдөг. Тэгээд тэр хүн гуталтаа байг нөгөө нэг баярлаа миний гутлаа ингээд намайг дандаа ингээд зөв замраа минь хөдөлж ингээд хамтдаа ингээд туулдаг молдог ч л ямар ч нэг тийм гоё гоё үг хэлэл гутлаа дандаа шагнаал ингээд урамшуулаад тэгдэг байсан. Тэгсэн чинь харин нэг хаан болохоор нөгөө нэг өдөр алган гутлаа солиол дандаа гутлаа муулдаг. Тийм байдаг байхгүй. Тэгээд нөгөө залуу чинь тэр гутал нь яадаг лээ ямар ч тэр хаан тэр гутлыг аавна гэд тэр хүнийг цаатаар аваад яагаад итгэлээ тэгсэн ч авчихсан тэр гутал нь нөгөө нэг сайхан үг авч урамсаар хагаад ингээд амьд болсон заяа. Тэгээд тэр эзнийхээ булчин дээр яаж очиж мочод нэг тийм амар гоё үлгэр. Тэгээд би тэрийг хамгийн анхудаа жоохон байхдаа уншичаад материаллык зүйлийг амьд гэж боддог байсан байхгүй юу. Тэгэл нэрээ ингээл юу яач тийм байхдаа ингээд сайхан үг хэлээд гараа амилчтай байхдаа гэж бодвол өөрийнхөө бүр хамаагүй хувцсан мөцийг таамаа нэстэй нөгөө нэг ингээ хөдөлтөгч нар ингээд үлгүрт ингээд дээшээ юу гэдэг лээ нэг гараар аваад хувцнууд болгож ирдэ. Тийм юм ингээ шалны моторыг хийсэн. Тэгэл гэрийнхаа юугаар ханаар дүүрэн дээр хувцнуудаа үлгөөл шкафны бариул гэлээ. Хамаг юмнасаа үлгэж ер